компани маань одоо энэ жил 30 жилийн тэгшөө тохиож байна. Тэгээ энэ 30 жилийн өн одоо жилд Монголын автомат компани шилдэг одоо 100 аж ахуйн нэгжийн 10 шалгарлаа. Энэ 30 жилийн хугацаанд одоо 22 жилийн турш одоо Монголын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байна. Тэгээд одоо нийт Мак группийг 1000 гаруй ажилтан эдгээрийн арга хэр одоо бидний харилцагч хамт олон тав хүндээ бүгдээр нь одоо талархаж байна. Баярлалаа гэж хэлье. Мак компани үүсгэн байгуулснаас хойш одоо энэ томцоогийн аж ахуйн нэгжид өөрчлөлтөж орж ирсэн. Тэгээд ер нь бол одоо энэ юу харуулж байна вэ гэхээр Мак компани асалтгүй одоо Монголын компаниудын төлөө тэм байгуулалтын төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн, шинэ төслүүд хэрэгжүүлсэн гэдгийг үнэлээд одоо Монгол улсын засгийн газраас улаачдын тамхимаас энийг одоо гартуулж байгаа гэж ойлгож байна. За Макцментийн хувьд бол онцлж яхад би өнөөдөр Макцментийн одоо шагналыг авсан 45 дугаар байранд орсон байна. За тэгээд нэг гол онцлог зүйл гэвэл төрөнгийн хэмжээгээр 15 дугаар хэмжигдэж байсан байна. Тэгээд нийт Мак группээс 13 компани шалгарсан. Одоо Макцмент, Мак тэгээд хөрөнгө компани гэдэг өөрөө чийснээр одоо группээр 12 энэ үзэгтэй 2022 одоо үргэлжлээ. Юуны өмнө дэлхийн нийтийг хамарсан цаг дахлын хүнд хэцүү үед Европоос өгөгдсөн үүрэг даалгавраа амжилттай биелүүлж өнөөдөр төр засгаараа хөндлөж хамт олондоо талархал илэрхийлээ. Эдгээр одоо цаг дахлын төлөөгөө хийх хаалттай өглөгчд цөм байсан өчиг биднээс тухайн нөхцөлд харуулаад ажиллагаараа амжилттай байна. Үнэхээр энэ жил одоо 30 жилийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Мак группийнхаа бас энэ том гэдэг болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд ямар цаг үед бас өгөгдсөн үүрэг даалгавраа ажлаа сэтгэл зүрхээрээ хөрөнгө компанийнхаа хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.